За 3 дахь засгийн газраа байгуулж байна л да. Энэ бүрийн эрхийн хугацаанд. За яг оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрыг анх байгуулж хахад хэлж ил байсан юм бэ. Та яг яаж ирсэн тэр шигэд буцахнаа дэ гэж. Гадаа жагсаж байгаа л ирсэн л дээ. Тэгээ жагсаж байгаа л буцаах шиг боллоо. Мега төсөл гэж ярьсан, тэр нь мега хулгай болж өөрсөн. Гэх мэтлэнгийн. Тэгээд Азийн хөлөг улс болгоно гэсэн Азийн гөлөг улс болсон өнөдр байж л байна. За дараа нь Замдан шатрын засгийн газар. Авилга хулгай өөртөө зоригтой тэмцээрээ. Зоригтой тэмцэж чадахгүй бол дуусна шүү л гэсэн. Тэгээд тэргээр л явчлаа. За учрал ерөнхий сайдыг болж явах үед нь за та нэг барьцаалагдахгүй барьцаагүй засгийн газартаа очиод ороод ирэхийг бодорой л гэсэн. Одоо тэгээ энэ ямар засгийн газар ч мэдэхгүй тий. За тэгээд ийм л байна л да. Ликваю бид нар чинь Сингапурыг гişээ болгож ярьдаг. Ликваюд 2 сонголт байсан гэж байгаа. Эхнийхэн сонголт бол одоо өөрийнхөө дотны найз нөхдүүд хулгай өөртөө нэвлэрээд явах байсан. Тэг өөрөө ч баяж чад тэдэрч баяж чад ингэж дуусах байсан. Хэд хэдэн Аз Африкийн орнууд тэгж явсан. Өшөөний сонголт нь бол тэр оргин тойрны байгаа муу муухай зүйлтэй тэмцэж тэднийг явдаг газар нэвүүлж ингэх зам байсан. Энэ замыг сонгосон л доо. Тэгээ өнөөдөр Сингапур ямар байгааг та бүхэн мэдж байгаа. Та энэ дээр одоо яг 2 сонголтын алийг хийчихвэ. За нөгөө талаар та нар ч одоо саяхан 30-38 гээл бие биентэйгээ үзээлсэн. Би чар, чи чар, ийм уухай юм болчлоо энэ тэргээл зураг телевизээр өдөр шөнөгүй яриад байсан шүү дээ. Одоо та нарыг юу эвлүүлж вэ? За энэ сайд дээр болсон нөхд, сайд болж байгаа нөхдүүд сайд болцсон л байх л та. Энэ дээр та нарын хувийн бодол ямар байна вэ? Өөрөөсөө бодлыг. За энэ намууч гэсэн хэлчихээрэй. Тий. Та нарыг одоо ингээ юу нэгтгэж вэ? Нэгтгэж вэ? Гэсэн ийм асуулт байна. За тэр харбины гэрээгээр сонсгол хийж байгаа маа. Мөн бас энэ төмөр зам авилга хулгай энэ 100 сая доллар тараагаад байгаа энэ төрөөр сонсгол хий гэж байгаа. Би санаачлаа явж байгаа. Тэн дээр та бүхэн гар шиг зурх уу? Энэ сайд нар хэлчихээрэй, дэмжихгүйгүй юу гэдэг. За харбины гэрээ үнэхээр сайн гэрээ байж болно. Тэгээ үнэхээр сайхан гэрээ бол одоо ард түмнээс юуг нь нуугаад байгаа. Яага ярьж болохгүй байгаа. Тэгээд бид нар 2 гүрш маань доктортой хөгжилтэй Монгол улсыг хүсдэг. Гэтэл дунд нь муухай хулгай өөрүүдийг хийдэг. Тэгчээд 2 гүрш рүү нялзаадаг. За яг тэр муухай гятад ч юм уу орс хүн байж болно. Тэрийг хаанаас хож олоод найсч тий яач тий мэдэхгүй. Тэр гятадын ард түмэн, Оросын ард түмэн энэ одоо 2 орны удирдлага бол мэдээж эрэг гүрш оронтойгоо хөгжилтэй сайхан байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэр төмөр зам нь тавьчаасаа, зам нь нийлчээсээ, хурдан энэ ажлыг хийчээсээ гэд. Дундаас нь хулгай өөр хийдэг. Авилга авдаг өгдөг. Тэр юм нууц хаасаалахын тулд гүү юм шиг загнадаг. Тэгээ тэрийг ярьдаг. Гятад улс. За түрүүн манай зол жаргал гişүүн бас хэлж байсан. За миний бас яг шууд хэлж чадахгүй байгаа үгийг зол жаргал гişүүн бас хэлж байлаа. Ер нь засгийн газрын доктортой ажиллах энэ нөхцөл бүрдэггүйгээс болоод хөрөнгө оруулалтын орчинд ч тэр за гадаадын одоо энэ хөрөнгө оруулагч нар тэр манай улсад орж ирээд хөрөнгө оруулалт хийхдээ тийм итгэл төгс биш байна. Гадаадын хөрөнгө оруулалт 50% буурна гэдэг бол энэ бол төр засгийн үйл ажиллагааны докторгүй байдал мөн. Засгийн газрыг доктортой ажиллуулах хэрэгтэй. За тэгээд түрүүн бас тэр золоо гişүүн хэлээд байгаа чи яг үнэн. Доктортой ажлыг гэвэл яг бидний хичээл дээр үздэг тэр цомхон төр бүтээмжийн талаар яг амьдрал дээр хэрэгжүүлээд улс төрөд дийлдэг. Энэ зовлон нэг тийм бие чамсаад байгаа юм биш.
Энэ бол үеийн засгийн газрын зовлон. Төрийн ажлаа бодох уу, улс төрөө бодох уу гэдэг юм хоёр сонголтын өмнө ирчихээр ерөнхий сайд өөрөө төрийн ажилд 100% анхаарал хандуулах маш их өндөрлөлт. Тийм ч учраас улс төрийн дотоодын зөрчил үл ойлголцлын асуудлыг шийдэж төрийн ажилд 100% анхаарал хандуул. Тэгээ ерөнхий сайд хүн чигэд хоёр тал руу фокуслох юм шаардлага үүсэдэг. Тэгэхээр энэ цаг үед бол нөгөө улс төржилт хийж дотоод энэ асуудал үл ойлголцлыг давахгүйгээр гадаадаас ирж байгаа хямралтаа тулна гэж бараг л баггүй. Тийм учраас бид бол одоо энэ ирж байгаа энэ шуургыг сүрж давах хэрэгтэй. Тийм учраас үүн дээр бол сөрөг хүчинч бай парламентэд байгаа улс төрийн 5 нам эвсэл нэгдэж л гарахгүй бол өнөөдөр энэ шатгууны үнийн хөөрөгдөл яг иргэдийн амжиргаар руу ороод ирэхэд бол гомын хүнд сарууд ирнэ гэдэг нь бол энэ статистикуудаас харагдаж байгаа юм л та. Төсөв санхүүгийн сахилга тэмнэлтийн чиглэлээр хүнсүд аж ахуй, эмнэлэг, түл ширчин хүнс, тээвэр логист, хөрөнгө оруулалт гэдэг арга хэмжээнүүдийг шатараатаагаар авч хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр яг энэ цаг бол эд шид бүтээх гой гой сайхан юм ярих цаг биш. Хүндрэл сорилтыг яаж давах уу гэдэг цагийн өмнө ирсэн учраас хос улс төрчид хэрэглээ болоо л гэдгийг би өөрийнхөө намын бүлэг дээр ярьсан. Ингээд 68-ыгаа бүхлээр нь хараад хэн энэ ажлыг хариуцлагатай хийж чадах уу гэдэг сонголтоо л хийсэн. Тэрнээс биш тэрний хулгай дээрэмтэй эвлэрж гин энэ төр гэдэг үгнүүд бол зөхгүй байхаа л гэж бодож байна. Манай энэ засгийн газар бол хариуцах ажлаа нэр төртөө хийж чадах ийм л кабинет бол бүрдсэн. Тэрнээс биш энд янз бүрийн тийм ойлголт бол байхгүй шүү. Хэрвээ одоо эрх ашигын зөрчил гаргуул хариуцлага алдвал үе шат бүрт нь хариуцлага тооцоол явна. За, ерөнхий сайд бол үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхаа хүрээнд их хурл дахь 68 бүлгээс кабинетаа бүрдүүлсэн. Тэрнээс биш эдгээр сайд нар тэгж юун дээр нэгдэх нийлэх гэдэг юм юу ах вэ? Би бол мэдээж намныхаа дотоод дүүссэн үл ойлголцол за одоо хот бүс хэдэн удаа сонгогдсон улс төрийн туршлага капитал энэ болгоныг дэнсэлж ягаад засгийн газраа бүрдүүлсэн. Нэгсэндээ бол засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой явах, энэ олон ургалж үзлээр хандах гэдэг зорилгоор л энэ 68 бүлгээс өөрөө сонголтоо хийсэн. Тэгэхээр харахаар одоо зарим нь зүүн бүсийн, ангаан бүсийн, баруун бүсийн одоо хотын юу байдгийг одоо таны ярьж байгаа нөгөө хуваагдал юу байдгийг аль аль талаас харагдаад байгаа. Тэрнээс энэ бол нэг л бүлэг. Тэгэхээр би өөрөө л тийг сонголтоо хийсэ гэдгийг хэлье. За, Ганбат гишүүний асуултанд хариулъя. Харбины гэрээгээд нэг хардлага дагуулсан гэрээ байгаамаа. Яг зүгээр шаардлагатай гээд үзвэл мэдээж одоо хяналт шалгалтын төр хороо байгуулах нь бол гишүүдийн бүрэн эрхээ. Тэр бол одоо таны бүрэн эрх. Тэрийг одоо үгүйсэхгүй. Гэхдээ үнэн зөв мэдээлэл одоо өгөхөд миний бие бэлэн байна. Ялангуяа одоо Арс намын бүлэг тэр дотроо би Баярмаа гишүүн одоо Ганбат гишүүнд бол үнэн зөв мэдээллийг өгөхөд бэлэн байгаа шүү. Нэг талаар, нөгөө талаар бол энэ гэрийг бид өөрсдөө хийя, замаа хол буюу нүүрсээ өгье гэж өөрсдөө гүйж очиж гэрээ хийчихээд одоо болох тэр хөршөө янз бүрээр хэлээд байж болохгүй. Одоо энэ геополитикийн одоо энэ цаг үед одоо ямар байгааг та мэдж байгаа, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг та мэдж байгаа. Ийм цаг үед бид нар улс төрчдөг. За, гүйцэг хариулж дэлгэр сайхан сайд. Та бас юмны наад цаатахыг ойлгодог хүн гэж би бодож байгаа. Тийм учраас хэрвээ одоо шаардлагатай бол энэ хэрүүлээ хэдүүлээ дотроо яри. Бити хөрш орноо хамруулаад ингээд яриач. Дотроо одоо яриад шаардлагатайг бол хуулийн байгууллагад өгөө шалгуулж болно гэдгийг би тань нэг ус удаа хэлж ирсэн. Энэ дээр бол одоо улс орноо бодож энэ гэрээг бид нар одоо өдөр шөнөгүй одоо хоёр Арс намын нам манай нам одоо хамтарсан засгийн газар байх үедээ одоо Илэн Далангүй хамтаа сууж байгаа л шийдэж хийсэн. Энэ дээр нууж хаасан тийм далд одоо янз бүрийн байхгүй гэдгийг би бас танд Илэн Далангүй хэлье. Тэгээд шаардлагатай гэвэл би танд бүх одоо материалыг энэ одоо үүний хямд байна гэж худал ярьж байгаа энэ одоо цуу яриа мэрэг баримттайгаар бүх гэрээнүүдийг танд одоо үзүүлэхэд бэлэн байгаа. За, гүй энэ юмны чи хажуугаар дугуй яваад байвал яг та нартай би адилхан болчиход байгаа юм аа. Бид нар. Тэгээд энэ баялгийн чи хийсэн ард түмэн юм аа.
Тэгээ мэдих хэрэг хаадагаа асуухаар хариулахгүй юм нуугаад ах юм. Улмал муухай харагдаж шүү дээ та нар. За нөгөө талаар энэ авилга хулгай инээ тэрэ юмаа бол одоо тэгээд ярихгүй өнгөрн за тэгдэг ингэдэг зайлуулаад байна гэдэг чинь тэрийг хүлээн зөвшөөрөө тэрний нэг хэсэг болоод байгаа байхгүй юу? Арт түмэн та нарыг хараад бахархаад байх юм ерөөсөө байхгүй. Ингээд хулгай авилга дээрээ цуурлаа тэргүүрээ эв нэгдлээ хийгээд ингээ явах чинь бол энэ арт түмний итгэл найдварыг унгаж байгаа байхгүй юу? Үнэхээр дургүй нүрэл хараа сууж байгаа өнөөдөр. Ийм ядарсан арт түмнөөрөө хэдий бол ядуу байлгаж та нар ингэж явах юм бэ? Уул нь одоо та нарыг сонгоод явуулсан шүү дээ. За тэгээ сайд нар маань өнөөдөр дөнгөж томилогч та бүхэн танилцуулж байна. Аваагүй ажлаар нь дүгнээд явах уу? Ажлаа авсныхан дараа үр дүнгээр нь хэмжих хэрэгтэй. Дээрэс нь ихэм гişүү та бүхнээс үсэ. Дуулгаа дээр суурилсан лэг нь яван дээр яасан лэг нь тэгээ нэр устдаа тодорхой ярихгүй бол хэнийг хилээд байгааг нь мэддэхгүй ингээд нэг юм яриад тахаар бас ойлгомжгүй байна. Тийм учраас асуудал тодорхой, баримттай хэнийг хилээд байгаа нь тодорхой тэр хүн нь хариулаа ингээд явахгүй бол энэ засгийн газар бүрэлдэхэд мэдээж энэ засгийн газрын гишүүч авилгатай тэмцэх газар руу ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөд энэ дунд ямар нэгэн хууль хяналтын байгууллагаар буруу зөрүүтэн тогтоогдсон хүн байхгүй. Ингээд л томилгоо явж байгаа шүү дээ. Тийм учраас одоо бүгдээрээ миний яг үзэл баримтал бол би тийм entertainment-аар ч юм уу янз бүрийн тийм юм ярьж асуудал ханддаг хүн биш. Хэдүүлээ прагматик ажиллана л гэж би бодож